бүтээгдэхүүн дээр хэрхэн бичлэг оруулах вэ? За энэ тохиолдолд та бараа бүтээгдэхүүн гэдэг зэс рүүгээ дарж ороод одоо хадгалсан бараа бүтээгдэхүүн байгаа бах тий. Тэгэхээр энэ хүү хадгалсан бараа бүтээгдэхүүнийхээ мэдээлэл рүү орно гэсэн. За би жишээ болгоод буудан дээрээ энэ хэрэгжилж байгаа бичлэг заавар мэдээллийг оруулъя гэж үзье. Тэгхийн бод би манад энэ тохиолдолд зөвхөн YouTube-ийн линк мэдээллийг дэмжиж уншдаг. Тэгэхээр та YouTube-ээс буюу YouTube дээр байгаа channel дээр байгаа мэдээллүүдэд хуулж тавина гэсэн үг. За би жишээ болгоод энэ хүү линкийг хуулаад авъя. Ингээд тухайн бүтээгдэхүүний YouTube бичсэн дээр байршуулад амжилттай хадгалах үйлдэлийг хийнэ гэсэн үг. За хадгалсны дараа би вебсайт руугаа ороод окей би одоо бараагийн хэр орсон байна гэдэг мэдээллийг харцгаая. За доош нь гүйлхэнгүүтээ буудан дээр дараад оръё. За тэгэхээр буудан дээр дараад орсон чинь за миний саяны оруулсан бүтээгдэхүүний YouTube бичлэг маань харагдаж байна. Тэгэхээр иймэрхүү байдлаар та өөрийн бараа бүтээгдэхүүний мэдээллээ оруулаад явах боломжтой байна.